За баярлалаа. За Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 24-р илтгэлэг талархалтаа хүлээж авч байна. За 6 бүлгээс бүрдсэн энэ илтгэлийн бас маш сонирхолтой бас ирээдүйд нэлээд эрсдэл дагуулгаар нэг хэсэг бол яалтчгүй хүний эрх цахим технологи. За тэр дундаа хиймэл оюун. Яг тэгэхээр хиймэл оюун бидний ирээдүг бидний төсөөлөхгүйгээр илүү өөрчлөх нь ойлгомжтой болчлоо. Интернет жишээлбэл бидний амьдралд нэвтэрснээр анх бидний төсөөлж ирснээс илүү бидний амьдралыг тэр чигээр нуруугаар нь өөрчилсөн байдаг. Тэгэхээр яг ийм цаг мөчид одоо яг бид хүн амьдарч байгаа. Тэгэхээр яг хиймэл оюун өнөөдөр бид нар магадгүй Америк хятадын хооронд явж байгаа нэг өрсөлдөөн гэж харж байгаа боловч яг үндэ бидний амьдралд гар утсаар дамжуулаад бидний гар утас дээр дамжуулж байгаа аппликейшнээр дамжуулаад маш олон апп зөндөө зүйлүүдээр хиймэл оюун аль түрүү ашиглагдаад эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ бидний амьдралд аль түрүүн нөлөөлөд эхэлсэн. За одоо жишээлбэл бидний хамгийн өргөн хэрэглэгддэг одоо жишээлбэл чат GPT байна. Ялангуяа залуучууд бол баг ашигладаг залуучууд байхгүй болсон мэлээ. Тэгээд энэ Стэнфордын сургуулиас 2023 онд гаргасан Стэнфордын хүн төвтэй хиймэл оюуны судалгааны төв гэж байдаг. Тэгээд энэ төвийн судалгаан дээр бас нэг тийм ноцтой зүйл гарч ирсэн юм л да. Тэрний юу гэхээр чат GPT-г ашиглаад гарч байгаа үр дүн нь одоо улс төрийн чиг баримжааны хувьд жишээлбэл pro-democratic буюу илүү ардчилсан намын үзэл баримтлалыг дэмжсэн хариулт илүү одоо anti-republican буюу бүгд найрамдах намын одоо жишээлбэл илүү одоо сөрөг дүгнэлтүүдийг автоматар өгдөг ийм дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр нэгсэндээ чат GPT-гээс гарч байгаа тэр их мэдээлэл өгж байгаа мэдээлэл улс төрийн чиг баримжаанд ингээд бидний шууд бусаар аль түрүүн нөлөөлсөн ийм судалгааны үр дүн бас гарсан байгаа юм л та. Тэгэхээр хиймэл оюун өөрөө ингээд цаашаага одоо бидний амьдралд илүү нэвт шингээд дэлгэрээд ирэх тусам хүний эрхтэй холбоотой зөндөө асуудлууд бол ингээд хөндөгдөж эхэлнэ л дээ. Тэгэхээр зөвхөн одоо хүний эрхээс гадна одоо ёс зүйн этик буюу ёс зүйн хэмжээтэй холбоотой за цаашдаа ер нь ирээдүйд бол хүн төрөлхтөн ч гэсэн энэ хиймэл оюуныг ашиглаж чадж байгаа ашиглахгүй байгаа хоёрын хооронд маш том ялгаа цахим хуваагдал одоо ялгуур ингээд гарч ирэх нь ойлгомжтой болчихж байгаа. Тэгэхээр энэ хүний эрх талаас нь бас ингээд аваад үзэх юм бол ер нь одоо ч гэсэн бид нар магадгүй эрсдлээ бүрэн ойлгохгүй хэмжээнд байгаа юм л та. Тэгэхээр та бүхний тайлан дээр ч гэсэн бол нэлээд бас дэлгэрэнгүй орсон байна л та. Ер нь олон улсын жишгийг аваад үзэх юм бол илүү хуульчилсан гэхээсээ илүүтэйгээр хиймэл оюуны хүний эрхийн эрсдлийг бодлогын эрх зүйн зохицуулалтын дээр бол илүү зөвлөмж удирдамж шин чанартайгаар одоо зохицуулаад явж байгаа. За энийг бид нэр харахтаа ч гэсэн ёс зүйн хөгжил талаасаа нэг талаасаа үүсэх эрсдэл нөгөө талаасаа бас инновацийг хэтэрхий хязгаарлахгүй хориглож хязгаарлахгүй гэсэн хоёр балансыг ингээд барьж буцаад хиймэл оюуныг илүү оновчтойгоор ашиглах боломж нь өрдөнөлтэй. Тэгэхээр Монгол улсын хувьд бол одоо хиймэл оюуны үндэсний стратеги удахгүй гаргана гэж ойлгож байгаа. Ер нь дэлхийн 70 гаруй орн бол хиймэл оюуны бэлэн байдал үндэсний стратеги тодорхойлснороо одоо учиржуулах эрсдэлтэй авчих арга хэмжээнүүдээ ойлгомжтой болгосон байна. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн энэ үндэсний стратеги яаралтай тодорхойлж ер нь гарчуулах эрсдэл дээр ямар арга хэмжээ авах вэ гэдгээ бусад улсын жишгээс тодорхой авч бас. За Отгон ширээ Батнайрамд гишүүнд нэмж 1 минут өгье. Тэгэхээр хиймэл оюуны тэр үндэсний стратеги дээр энэ бүхнийг бид нар нэг ойлгомжтой заавал болгох ёстой байгаа. Дэлхийн бараг 70-80 орн бол өөрсдөө үндэсний стратеги учиржуулах эрсдлүүдийн хүрээнд одоо цар хүрээгээ бүгдээрээ тодорхойлоо явж байгаа. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн яг энэ одоо нэгсэндээ дутагдaltaа хэсэг нь яалтч юм уу? За хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээгээр ч гэсэн 198 орноос Монгол за санджаагаар бол хамгийн сүүлийн байдлаар 98-д ч ихссэн байна. Тэгэхээр энийг ч гэсэн урагшлуулах боломж нөхцөл нь буцаад хүний эрх дээр гарч ирэх эрсдлүүдийг бид нэр хэрхэн авч үзэх вэ? Ямар зөвлөмж, ямар хууль тогтоомж гаргах вэ гэдэгтээ бас одоо шууд уялдана гэсэн үг.
Тэгэхээр энийг бид нэр аль болох олон улсаас хоцрохгүй хурдан гаргах тусмаа учирч болох эрсдлийг бид нэр ардаас нь хөөж биш урдаас нь харж бусад орны жишгийг хөрсөн дээрээ буулгах бас боломж нөхцөл нь бүрдэнэ гэж харж байгаа. Тэгэхээр та бүхний ясны тайлан дээр бас нэлийн дэлгэрэнгүй тусанд бол талархалтай хандж байна. Баярлалаа. За Сүхбаатарын Эрдэнэ нутгийн асуулт асууж үг гэлээ.